Оролдон даргалагч болон улсын хурлын гишүүдийн багуудын мэндийг ирье. За жаргалан нарын гишүүдийн санаачилсан үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг зарчмынхын хувьд бол би бүрэн дэмжиж байгаамаа. За монголчууд бидний төрт улс нийгэм соёлын аливаа түүхэн үйл явдал ямар ч хэрэгцээгүй бол бидний хамтын үнэт зүйл байх ёстой. Үнэт зүйл байсаар байгаа. Нөгөө тэгвэл үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бас илэрхийлэл учраас энтэй уялдсан түүхэн цаг үеийг бид тэмдэглэх асуудал дээр бүгд нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн ийм ойлголттой байна. За хуулийн төсөлд бол тулгуур төр байгуулагдсны их Монгол улс байгуулагдсны үндэсний эрх чөлөөний хувьсгал болон ардын хувьсгал ардсан хувьсгалын энэ түүхэн цаг үеийг нэгдсэн байдлаар чинь баяр наадмын үеэр үндэсний их баяр наадмын үеэр бид тэмдэглэж явах ёстой байна гэсэн ийм санаачлага явсан байна. Энийг бол би онцгойлон хаашааж байна. Учир бүхлээр зэрэг бид бол түүхэндээ бас эзэн болж явах ёстой. Тухайлбал тулгуур төртэй холбоотой энэ түүхэн онцгойг зарим улсын яг эднийг бол буруутгах байгаа юм бол биш. Зэвсэг түвшний байгууллагчны түүхэн онцгой болгоод тэмдэглээд явж байдаг ийм жишээ нөхцлүүд бол байгаа. Тэгэхээр энэ бол Монголын газар нутгаар байгуулагдсан анхны шинэ тулгуур төр анхны шинэ төр ус учраас энэ түүхийг бол бид наадмын үеэр бол онцгойлон тэмдэглэх ёстой гэсэн байр суурьтай байна. Нөгөө төгөр ардсан хувьсгал бол монголчууд бидний хамтын бүтээл, хамтын хүсэл эрмэлзэл, хамтын үрдэн байсан учраас энийг бас бид түүхэн утгаар нь тэмдэглэх ёстой. Энийгээ бол бас энэ хөөж өгж байгаа нэг чухал байна гэж бодож байгаа юм. Хоёр асуулт байна жаргалан гишүүнээс. Би энэ танилцуулга уншсан тодорхой чинь жилүүдэд энэ наадмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдээр саяны түүхэн он цагуудыг оруулсан байдлаар хэрэгжилсэн байна. Тэгэхээр та бүхэн хууль санаачлагч нар тэргүй де факто хэрэгжилж ирсэн энэ хиллийг энэ түүхэн он цагийг де юри буюу хууль ёсны болгож байна гэж ойлгож байна. Энэ зөв үү гэж байна. Хоёр дахь зүйл энэ мэдээж хэрэг түүхэн он цагтай холбоотой түүхэн төр улстай холбоотой энэ түүхийн асуудал учраас түүхчдийн болон судлаачдын санал дүгнэлтийг та бүхэн бас нэмж оруулсан уу? Энтэй холбоотой асуудлыг та бүхэн судалсан уу гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. За улсын хурлын гишүүн жаргалан асуултанд хариулъя. Энэхүү хуулийн төслийн үзэл санааг маш ойлгомжтойгоор тайлбарлаж дэмжсэн зулхмаар гишүүндээ баярлалаа. Үнэхээр үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний нэгдмэл үнд зүйлийг илэрхийлсэн ийм баяр байдаг. Тэгээд үүгээрээ бид нар бол бас түүхэн цаг хугацаанд онцгой үйл явдлууд байсныг хамтдаган тэмдэглэх нь бас зүйтэй гэж харж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол дээр дурдсан 5 ойн баярыг бол дефакто бас Монгол улсын ерөнхийлөгч нар дурдж байсан. За тухайлах юм бол 2019 онд үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд албан ёсны их сурвалжид тулгуур төрийн 2228 их Монгол улс байгуулагдсны 813 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос сэргээ мандуулсны 108 ардын хувьсгалын 98 ардчсан хувьсгалын 30 жилийн ойн баяр гэж цохон тэмдэглэж байсан бас тийм баримтууд бий. За нөгөө талаас тулгуур төртэй холбоотой 2010 онд ерөнхийлөгчийн бас зарлиг гарсан байдаг. Тулгуур төрийн ойн баярыг тэмдэглэе гэсэн агуулгаараа. За үүнд бол бас эрдэмтэн судлаачдын дүгнэлтүүдийг бол авсаргасан байдаг. За цаашлаад ардчсан хувьсгалын бас 20 жилийн ойг тэмдэглэх ерөнхийлөгчийн зарлиг тухайн одон медалийг олгох зарлагууд бас гарсан. За үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойтой холбоотой 2011 онд бол бас их хурлын тогтоол батлагдаж үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн баярыг буюу 12 сарын 29-нд 29-ийг үндэсний тэмдэглэлт өдөр болгож байгаа ийм бас хуулийн тогтоол гарсан байдаг. Гэх мэтчлэн яг эдгээр баяртай холбоотой хууль тогтоомжууд болон албаны их сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйлүүд зөндөө байдаг. Энэ эдгээртэй бас холбоотой эрдэмтэн судлаачдын бас хэлэлцүүлгүүд, бүтээлүүд бас байгаа. Баярлалаа. За улсын хурлын гишүүн Ганбатын Очир бат.